За санацгаана тав хүндээ 100 гаруй маш чанартай цуврал хичээлүүдийг хүргэж байгаа. За тэгээ өнөөдрийн хичээл бол ярианы хичээл. Өдөр тутмын амьдралд өргөн хэрэглэгддэг юм үг хэллэгээ бүгдээр үзэх болно. За тэгэхээр эхний үг маань ямар үг вэ гэхээр эрт унтах, орой орондоо эрт орохыг юу гэж хэлэх вэ? Англиар гэхээр get an early night sleep гэж хэлж болно. Go to bed early гэж бас хэлдэг. За оройд ч унтах гэдэг юу гэж хэлэх вэ гэхээр stay up late гэж хэлдэг. За унтах цаг боллоо гэдэг юу гэж хэлэх вэ гэвэл it's time for bed. It's past my bedtime гэж хэлэх юм бол орой унтах цаг маань одоо нэлээд өнгөрчлөө. Унтах цагаас одоо орой очичлоо гэсэн утгыг бас илэрхийлж болно. За өглөө эрт босхийг хоёр янзаар хэлж болно. Wake up in the morning гэж хэлж болно. Get up early in the morning. Wake up early in the morning. Өглөө эрт босох гэдгийг ингэж хэлж болно. За тэгэхээр оройд ч унтаад ядарсан үед яадаг вэ гэхээр нүдний дор одоо утанцар үүсдэг, зохины утанцар харт толб үүсдэг. Энэ хоёрыг юу гэж хэлдэг вэ англиар гэвэл за харт толбыг болохоор dark circles under my eyes гэдэг. Тэгэхээр I got dark circles under my eyes гэх юм бол зохины дор одоо харт толб үүссэн байна гэсэн үг. За I got bags under my eyes гэх юм бол bags гэх юм бол тэр зохины утанцрыг хэлж байгаа. За тэгэхээр за бүсгүйчүүд бол ингээд оройд ч унтснаас болоод дараа өдөр нь одоо нүд хөрс одоо хар одоо зохины утанцар үүссэн байх юм бол тэрийг бодож болно тийм нүрээ бодох. За тэгэхээр нүур бодохтой холбоотой нэг хэд үг хэллэг үзье. Нүрээ бодох гэдэг энэ үйл үгийг юу гэж хэлдэг вэ гэхээр хоёр янзаар хэлж болно. Wear a makeup гэж хэлж болно. Put on a makeup гэж хэлж болно. За бодоггүй байхыг болохоор олон янзаар хэлж болно. За жишээлбэл makeup free гэж хэлж болно, natural look гэж хэлж болно. За without makeup гэж бас хэлж болно тийм. Тэгэхээр жишээлбэл за би бодоггүй байхыг илүүд үздэг гэх юм бол I prefer a natural look гэж хэлж болно. За last night I went out without wearing a makeup гэж өчигдөр орой би нүрээ одоо бодлогоогоор гадуур гарсан гэсэн утгатай. За тэгэхээр манай пэйж хуудас Essay English уламжлалт аргаас татгалзсан пэйж хуудас нь нэгдээд та бүхэн 100 гаруй маш чанартай мэргэжлийн багш нарын бэлдсэн цуврал хичээлүүдийг үзэж болно. Видео, аудио болон текст хичээлүүд байгаа. Түүнээс гадна манай онлайн сургалтууд явж байгаа. Тэгээд та бүхэнд хэрвээ эдгээр хичээлүүд таалагдвал шеэрлээрэй. Тэгээд манай пэйж хуудасыг бас дагаарай. Цааш бас маш олон сонирхолтой хичээлүүд оруулах болно. Тэгээд дараагийн хичээлээр уулзцгаая.